За сайн байцгаана уу. Өнөөдөр хэдүүлээ 2026 оны A-B хөлбөр дээр оржсэн 6 дугаар дасгалыг хамтдаа ажиллая. За 6 дугаар дасгал дээр болохоор тоон судалгаа болон чанарын судалгаанд хамаарах өгөгдлүүдийг сонгоно гэсэн асуултууд оржсэн байна. За энэхүү агуулга маань 10 дугаар ангийн нийгмийн судалгаа хэсэг дээр байдаг. За тэгэхээр та бүхэн бичлэгээ зогсоож байгаад өгөгдлөө уншаад зөв хариулт дугуулад үзээрэй. Тэгээд хамтдаа хичээлээ үзчихэд зөв хариулж өгөө юу гэдгийг шалгая. За нийгмийн судалгаа бол нийгэм дээрх үнэн бодит зүйлийг илрүүлэн гаргах аргуудын цогц юм аа гэж байна. Тэгээд мэдээлэл нийгмийн судалгаа явуулах арга бол ерөнхийдөө дотор нь тоон судалгаа, чанарын судалгаа гэсэн хоёр ангид авч үздэг гэж үг. За тэгээд зураг бичгээр бол энэ тоон судалгаатай холбоотой 6 өгөгдөл, чанарын судалгаатай холбоотой 6 өгөгдөл байдаг. За хоорондоо ижил төстэй шинжүүд нэлээд агуулгаддаг учраас хүүхдүүд бол алдах магадлал их байдаг гэсэн үг. За тухайлбал эхлээд таамаглалыг шалгахаар зорино гэж тоон судалгаа. За цөөн тооны хувьсгч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна. Хэмжилт мэдээлэл цуглуулахаас өмнө хийж авах мэдээлэл стандартчлан бичин, мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил гормоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ. За математик, статистик аргуудаар шинжилгээ хийн, таамаглалыг батлах эсвэл няцааж байх хэсэгт анхаарлаа хандуулна. Стандартлагдсан загварын дагуу үр дүн нэгтгэн бичнэ гэд. За гэсэн өгөгдлүүдийг бол тоон судалгаан дээр оруулж ирж яах нэ. За та бүхэн тоогоор илэрхийлэгдэн стандартлагдсан загварыг бичнэ гэдэг эдгээр өгнүүдийг маш сайн харах хэрэгтэй. За дараагийн нэг зүйл бол энэ чанарын судалгаагаа ярьчаад хооронд нь харьцуулж үзье. За чанарын судалгаа мэдээллийн утгыг олоход дүрслэн харуулахаар зорино. Судлаагчийн яриа үүдлээс хамаарсан олон тооны хувьсгч байна. Хэмжилт мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэн. За мэдээлэл цуглуулах үйл явц харилцаа адилгүй явагдана. Мэдээлэл нь баримт бичиг ажиглагдсан. Зан үйл үг яриагаар илэрхийлэгдэн. Задгай мэдээлэлээс ерөнхий сэдэв түүний нотлохоог олж авахд дүн шинжилгээ хийн. За стандартлагдсан загварын дагуу үр дүн нэгтгэн бичих алавгүй гэд. Ингэхлээр нөгөө нэг тестэн дээр хүүхдүүд хооронд нь харьцуулж хараагүйгээсээ болоод тоон судлаач нь өмнө нь нэгдэх лүү, дараа нь нэгдэх лүү, нэг ижил гормоор явагддаг лүү, олон төрлийн стандартлагдсан гормоор явагдах лүү гэх мэтчлэн ингээд хоорондоо алдаж эхэлдэг гэсэн. Тэгээс харьцуулаад харах юм бол за нэгтэн таамаглалыг шалгахаар зорж байгаа бол чанарын судалгаа утгыг олох дүрслэн харуулахаар зорино гэж байна. За ялгаа нь энэ байна. За хоёрт нь цөөн тооны хувьсгч авах бол чанарын судалгаа нь олон тооны хувьсгч байна гэж байна. За гуравт нь хэмжил мэдээллийн өмнө тоон судалгаа хийдэг байхад чанарын судалгаа хэмжилтийн үед эсвэл дараа нь хийгдэж болно гэж байна. За тэгвэл дөрөвт нь судалгааг нэг ижил гормоор аваад за мэдээлэлээ тоогоор илэрхийлдэг байхад чанарын судалгаа бол харилцаа адилгүй буюу нэг ижил гормоор заавал авах шаардлагагүй. Тэгээ мэдээлэл үг яриагаар илэрхийлэгдэнэ гэж байна. За тавт нь математик, статистик аргуудыг шинжилгээ хийгээд за аливаа зүйлийг няцаах эсвэл батлахыг зорж байхад чанарын судалгаа бол ерөнхий задгай мэдээлэлээс ерөнхий зэдэв гаргаад за түүнийг нотлох гэж оролддог гэсэн. За хамгийн сүүлд нь тоон судалгаа бол үр дүн нэгтгэн бичин. За нэгтгэн бичтэй хэдэн хувь байсан тэгж гарсан гэж байгаа бол чанарын судалгаа бол үр дүн заавал нэгтгэн бичих алба байхгүй гэд ийм онцлог шинжтэй байх нэ. За тэгвэл одоо дасгалаа харцгаая. За мэдээллийн утгыг олгох дүрслэн харуулахаар зорино гэж байна. Энэ бол тоон судалгаа биш байх нь чанарын судалгаа нь. За стандартлагдсан загварын дагуу үр дүн нэгтгэн бичнэ. За энэ тоон судалгаа байна. За мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил гормоор явагдана. Тоон судалгаа, чанарын судалгаа бол олон тооны хувьсгчтэй байгаа. За хэмжил мэдээлэл цуглуулах явц эсвэл дараа нь хийгдэн чанарын судалгаа баримт бичиг ажиглагдсан зан үйл үг яриа байна. Чанарын судалгаагээд 6 дугаар дасгалын зөв хариулт нь B баримт байна. За чанарын судалгаанд хамаарахыг олцгоё гинэ. За стандартлагдсан загварын дагуу үр дүн нэгтгэн бичнэ. Тоон судалгаа, таамаглалыг шалгахаар зорино. Тоон судалгаа, цөөн тооны хувьсгч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна. Тоон судалгаа, стандартлагдсан загварын дагуу үр дүн бичих албагүй. Чанарын судалгаа, хэмжил мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ гэд чанарын судалгаа байх нэ. За та бүхэн бичлэгээ зогсоож байгаад тоон судалгаа, чанарын судалгааны хоорондох өгөгдлөө маш сайн харьцуулж үзээрэй.